сайхан үзэгсэл намайг өрсөн явдалд тэгээд үг хэлэх завшаан тохиолдлоо бүр баярлалаа. Адуу гэдэг амт чинь хүний нийгмийн хөгжлийн түүхэнд асар өндөр үүрэг гүйцэтгэсэн юм байдаг юм аа. Ер нь адуу соёл иргэншлийн хөдөлгүүр гэдэг мотор цивилизац гэж. Ялангуяа Монголын нийгэмд бол адуунаас хүчтэй үүрэг гүйцэтгэсэн монголчууд тусалсан адуу байхгүй. Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх саналыг Монгол улсын ерөнхийлөгчөөс өөр хүн гаргахгүй. Энэ аргагүй л Монгол улсын ерөнхийлөгч л гаргах ёстой санаачлаг. Энэ надангаас эхлээд одоо радио телевизээр жаалчилж юмрээд нэлээл яаж байгаа. Энэ жилээс бол өөр өргөн дэлгэр их сайхан олон арга хэмжээний зохиогдож байна. Хэдхэн хоногийн өмнө зан узрын музейд хадны сүг зураг адуу зурсан дөрвөлсөн хадны сүг зургийн үзэсгэлэн гарлаа. Өнөөдөр энд одоо энэ сайхан хэмэр гэдэг үзэсгэлэн гарч байна. Тэгээ манай дүрслэг урлагч зураачдын гол нэг гол сэдэв бол энэ хурдмар шүү дээ. Адуу шүү дээ. Хүүхэд үзэг саас нийлүүлэнгүүтээ сэсэрлэгт байхдаа адуу зураг морь зурж эхэлдэг. Тэгээ тэр монголчуудын морины зураг, морины уран бүтээлийн оргил хэсгийг одоо өнөөдөр энд харж байгаа баяртай байна. За ер нь монголчууд морийг дүрслэх өөрсний уран сайхны сэтгэлгээний арга гэж бий. Жишээ нь Хардал Жанжин Бэйсийн зурсан зурагнуудыг амгалан зураач 70-аад оны сүүлээр үзэсгэлэнгээ гаргаад тэгээ тэн дээр амгалангойч сөөрөө морь зурсан хүн. Тэгээ тэн дээр тэр зурагнуудыг надад ямар ачиртай юм харахад нэг сонин бүгдээ энэ бол Монгол хүний уран сайханчлал, Монгол хүний сэтгэлгээгээр гаргаж байгаа тэр дүрсэл ямаг надад сайхан ярьж өгшөөш. Тэр шиг одоо Хардал Бэйсээс эхлээд одоо миний мэдж байгаа хамгийн саатхан тэр болж байна шүү дээ. Тэгээд энэ өнгөрсөн 20 дугаар зуунд бол энэ бас 20 дугаар зууны сүүлийн хагас нэг иралист чиглэлээр зурсан морь дүрсэлсэн манай зураачийн сайхан бүтээлүүд их биш дээ. Одоо тэр Азаргын Солдон нэмник сургах шиг түмнийхэн тэр ойгоо зурганд өгдөг. Тэр мэтэл үргэлжил өнөөдөр энд явж байна. Манай орчин үеийн зураач өөрийнхөө орчин үеийн монгол хүний сэтгэлгээгээр 21-р зууны үеийн монгол хүний сэтгэлгээгээр уран сайхны дүрсэл хийсэн гаргасан одоо энэ сайхан үзэсгэлэн. Аллаа энд одоо энэ үзэсгэлэн гаргасан та бүдэд их баярлалаа. Тэгээд мөн 7 сарын 8-нд нөгөө фото зургаар морины зураг авдаг. Тийм одоо фото гэрэл зургийн үзэсгэлэн бас гарах юм лээ. Одоо ингээд энэ жилдээ энэ чинь манай наадам гэдэг үл ерөөсөө дэлхийн адууны өдөр гэдгээр амьсгалах нь энэ жилдээ энэ монголчууд морины уран бүтээлээр морины судалгаа юмар амьсгалж байна шүү дээ. Гэхдээ миний нэг захиж хэлмээр юм бол энэ уран сайхны аргаар дүрсэлсэн ба шинжлэх ухааны аргаар нотолсон ба ямар ч байсан одоо манай морины тухайн одоо нийтлэлүүд, нэвтрүүлгүүд, кино, баримт кино хийж байгаа юмнууд нэг тийм жаахан энгийн хувьсрын төвшөнд голдуу яваад байгаа юм аа. Энийг болемэн ямар нэг хэмжээгээр жаахан тань мэдхэн төвшөнд шинжлэх ухааны төвшөнд бид авч ярих хэрэг цаг болсон шүү. Морой мэдэхгүй хүн байх уу, бөхөө мэдэхгүй хүн байх уу гэж одоо тэр бүр хуучин тэр чинь аль өнгөрсөн зууны мэдгч юм шиг мэдэхгүй юм шиг тийм төвшөнд биш. Жинхэнэ тань мэдхгүй шинжлэх ухааны төвшөнд одоо жаахан гүнзгий ирэх хэрэгтэй байна. Энэ судалгаанууд, энэ дүрслэлүүд, энэ дуу хөгжим одоо бүхэл юмнууд ингэж л ахмад өнөө хувьд ингэж захимаар санагддаг юм даа.